Ард иргэдэд төрийн үйлчлэгийг ойртуулах, тэдний санал хүсэлтийг сонсож үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, алдаа оноогоо дэнслэх зорилготой нээлттэй хаалганы өдрийг энэ сарын 14-өөс эхлэн зохион байгуулж байгаа билээ. Шарын гол сумаас эхэлсэн тус өдөрлөг өнөөдөр Орхон суманд үргэлжиллээ. Нийт иргэдийн 80 орчим хувь нь төмс хүнсний ногоо тариалж, аймгийнхаа төмс хүнсний ногооны 80% нийлүүлдэг тус сумынхан ургац хураалт эхэлсэн ажил ихтэй үеэр төрийн үйлчлэгийг инхүү ойртуулж байгаад талархаж байсан юм а. Өдөрлөгөө үеэр иргэд эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шүдэ эмчлүүлж байсан дээр иргэний үнэмлэхээ сунгуулах, гадаад паспорт захиалах, жолооны үнэмлэхээ солиулах гэд төрийн бүхэл үйлчлэгийг нэг дороос авлаа. Манай хөдөлмөрчд бол намартай ажил ихтэй байдаг, дархан явах займууд байдаг. Тэгээд өнөөдөр бүх усад хамрагдаж байгаа байх гэж бодож байна. Эрүүл мэндийн дэвтрээгээ ч нөгөж авч байна. Тэгээд хөнгөн шуугаас ажиллаж байна. Би паспортоо сонгуулж байна, гадаад паспортоо. Орхончууд бол бас их ажилтай үе гэсэн ч гэсэн бас хэдий боловч хөдөлмөрчид ирсэн байна. Би бас тэндээс тодорхой хэмжээний ахмадын орон даргын хувьд бол бас гарын авалгуудаа аваад цаадуулдаа бас маргааш өдөрлөгтэй учраас бас танилцуулъя. Тэгээ заримд нь хүргэсэн. Одоо явж хийж чадахгүй юмнуудаа эндээс бас ялангуяа үйл хөдлөх энэ төргээ тэр бас жолооны нөгөө үнэмлэх соёлох энэ төргээд боломжийн сайхан үйлчилгээнүүд ирсэн байх сэтгэл одоо тааламжтай байна. Сэтгэл өндөр байна. Би одоо тоолрон хүртэл авч ирээд өнөөдөр шалгуулаад та нарын энэ юу хийж байгаа ажил бол маш сайн байна. Тэгээд ажил энэ өндөр амжилт хүсье та бүхэнд. Иргэдэд төрийн үйлчлэгийг үзүүлэхийн зэрэгцээ аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг тайлагнаж, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм. Тус уулзалтанд аймгийн иргэдийн орлын дарга Эрдэнэт, аймгийн засаг даргын орлогч Гамболд болон аймгийн засаг даргын хамгийн газрын хилтэс агентлагийн дарга нар оролцлоо. Орхон сумын хувьд улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 4 жилд 3 тэрбум шахам төгрөгөөр орон нутгийн хөгжлийн сан улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Тухайлбал сумын төвийн 19 км урт ногооны талбайг хашаажуулж 2.5 км урт цэвэр бохир усны шугамыг ашиглалтанд оруулжээ. Японы өвсний үндэс хөтөлбөрөөр 300 сая төгрөгөөр төсөл хэрэгжүүлж, сургууль цэцэрлэгийн сантехник цон хаалгыг засварласан байна. За мөн шард ирсэнд 70 сая төгрөгөөр цэцэрлэг барьж, сургуульд 110 сая төгрөгөөр автобус авч, цагдаагийн газарт УАЗ 469 машин, орхон төгсөлт орон нутгийн өмчт аж ахуйн тосгот үйлдвэрийн газарт хогны машин, экскаватор, сумын засаг даргын хамгийн газарт парадо машин худалдаж авчээ. Ахуй үйлчилгээний байрыг ашиглалтанд оруулж 20 сая төгрөгийн ахуй үйлчилгээний оёдлын машин, мужаан захилгааны багаж хэрэгслийг нийлүүлсэн байна. Мөн хөдөө аж ахуй газар тариалангийн чиглэлээр орхончууд өнгөрсөн 4 жил 120 ширхэг пад трактор нийлүүлж, хойд бүсийн хөдөө аж ахуйн сургалтын лаборатори нэвтрүүлэх төвийг нээж хавар ашиглалтанд оруулжээ. Замун сумын эмнэлэгт бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн аймгаас түргэн тусламжийн машин авсан. Инх тал бүрэн толгой 96 дугаар зөвлөгийн айл өрхийн тогны хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэд олон бүтээн байгуулалт өрнөсөн гэдгийг энэ үеэр онцлон танилцууллаа. За өнөөдөр бол орхончуудад одоо аймгийн засаг дарга агентлагуудтайгаа одоо үйл ажиллагааны хөтөлбөрийн тайлан хийж байна. Тэгэхээр бүрэн эрхийн хугацааны одоо сүүлийн 4 жилд хийсэн ажлыг бол орхончууд сонсож байна. Тэгэхээр одоо сумын засаг даргач гэсэн одоо өнгөрсөн 2016 оны 1, 2, 3, 4 дугаар улиралд хийсэн ажлаа бол зохицолт нь одоо танилцууллаа. Бидний хувьд бол өнгөрсөн одоо 16 оны 3, 4 дугаар улирал бол төрийн үйлчлэгэнд альсаа 9100-ийнхаа стандартыг эцсийн одоо баталгаажуулалтыг бол хийлгэсэн, гэрчлэгээ авсан. За төрийн үйлчлэгэнд шинэлэг ажил үйлчлэгээр бол ямар ч байсан стандартын одоо голцлыг хангасан гэсэн ийм одоо хамт олон болсон. За уулзалтын үеэр сумын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн чадхыг сайжруулах эхо зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаа өөрсдөө ажилуулдаг болох, цагдаагийн кабон байрыг засварлах, сумын дулааны шугамд өвссөн гэмтлийг засварлах зарлыг төсвийн тодтголоор шийдэх зэрэг хэд хэдэн санал иргэдийн дундаас гарлаа. Тус суманд өнөө жил 37571 толгой мал өвлжин, за одоогоор 2400 тонн байгалийн хадлан өвс бэлтгэж, сумын нөөцөнд 22 тонн өвс буюу 1100 боодол өвс бэлтгэсэн тухай нээлттэй хаалганы өдөрлөгөөр тус сумынхан мэдээлж байлаа.